1 2 3. За сайн байцгаана уу. Хэрэгтэй капиталтай хүмүүс үүдийн подкаст маань шинэхэн дугаар маань эхэлж байна. Энэ удаагийн жишнээр шүдэр цэцэг зохиолч маань ирсэн байна. За танд энэ өдрийн мэндийг хүргэе. За баярлалаа. Чамд ч гэсэн. За баярлалаа. Тэгээ манай урилгыг хүлээн авч хүрэлцээрсэн маш баярлалаа. За тэгээд таныг хүмүүс ер нь их сайн мэдэх байх, ном бичдэг хүн, кино, түүхэн кино хийдэг хүн. Та өөрийгөө илүү бусдын мэдгүй талаас нь танилцуулаач. Та яг ямар сонирхолтой, ямар хоббитэй юм бэ? За баярлалаа. Жогон даних кино хийдэг, ном бичдэг хүн бол мэдрэгч бодож байгаагүй. Кино руу яагаад орсон бэ гэвэл миний хамгийн дуртай ажил хийх дуртай ажил бол кино үзэх. Ерөөсөө кино маш их дуртай. Тэгээ одоо бодоод хахад хүүхд тахтаа ч гэсэн кинонд их дуртай байсан мөлий. Зүгээр нэг үзээд өнгөртгөө зарим кинонуудыг одоо би бүр өөрөө үзэл бодлын өнцгөөс хүртэл эргээд сандаг байхгүй юу. Тэгэхээр миний одоо нэг хобби бол кино. Өөрөө үзэх дуртай. Тэгээд Нобелийн шагнал Америкийн зохиолч эмэгтэй тэрний хэлсэн үг гэдэг байхгүй юу. Таны уншихыг хүссэн тэр нь овч одоо байхгүй байгаа бол та өөрөө тэргээ бичгээд тэрнтэй адилхан одоо ном бичих болсон маань одоо тийм өөрийнхөө уншихыг хүссэн номыг бичиж эхэлсэн юм шиг байна. Кино ч гэсэн юм адилхан бас өөрөө үзмээр байгаа киногоо хийх гэж хичээж аваа. Тийм. Тэгээд яг ер нь бол би гоё юм хувц цагаар гэдгийг хүмүүс юу гэж одоо зөвхөн гойж хангалах гэж боддог шиг байна. Хүн өөрийнхөө одоо ертөнцийг үзэх үзэл тийм амьдралын хэм маяг үзэл бодлоо хуцаараа илэрхийлдэг. Би одоо нэг гангалах гэхээс илүү яг өөртөө зогсон тийм хувцыг аяг хайдаг юм баггүй юу. Тэгээ ер нь хувц загвар гэдэгт аяг дуртай. Тэгээд хүмүүсийг ингээл хараад би яавч явж байгаа байдал хувцсны сонголтоор тэр хүн юм бэ гэдэг нь ер нь хэн хөгжсөн нэг нь танигддаг баггүй юу. Одоо ингээд Европт явж хат зөвхөн модон зүйл төр анхаардаг хүн гэдэг. Модон зүйл тэгэл тийм. Одоо эсвэл ингээд цол байгалийн чулуу зүгдэг хүн ч гэдэг юм тий. Тэр хүн өөрийг ингээд бүтэн илэрхийлчихэд байгаа байхгүй юу хуцаараа. Манайх бол нөгөө социализм нэг юм форм шиг хуцалдаг байсан. Тэр сэтгэлгээнээс одоо л төгөж гарч эхэлж байна. Гэтэ хаяа бас үнэхээр өөрөнд цуцалсан хүмүүс байдаг шүү дээ. Би бол тийм амар ганган манган гэж хэлээгүй шүү. Зүгээр ер нь ингээд зөвхөн миний байх хуцнуудыг аягүй сонирхдаг, хийлгэж өмсдөг. Тэгээд бас бусдын юм хуцалтыг аягүй сонирхдаг юм баггүй юу. Хуц цагаар тэгээд сансар судлал гэл тиймэрхүү бас нэлээд олон хоббитэй. Тэгэхээр та ер нь хүүхд тахтаа яг ямар хөвт гэсэн бэ? Түрүү хэлэхэд өөрийнхөө унших гэсэн ном нь олдохгүй бол ном бичдэг гэдэг шиг. Тэр үед та түүхэн ном их унших хүсдэг байсан гэсэн үг. Роман гэмчлээ. Тэр үед тэр нь одоо уншиж гэсэн байдгүй байсан байхгүй. Зөвхөн Жэп Хүрүү гэдэг зохиолчийн зүрхний илэн гэдэг нэг цөөхөн ном. Тэгээд хатны тухай ном гэвэл намайг стүүрэн гэдэг баг. Мангад цэцэн гэдэг арамаа гарсан. Хатны тухай арамаа ганцхан байсан шүү. Тэгэхээр яг унших дуртай тэднэр нь олддоггүй. Ерөөсөө үндэсний үзлийг нь хучин дардаг байсан гэлтэй. За яг тэгээд хүүхэд байхдаа байдаг бол ер нь маш их ном уншдаг. Тэгээд намайг бага байхад одоо нөгөө Орос Америк хоёрын нөгөө сансар өрсөлдөөн сансар судал бүр тололтоо байсан байхгүй. Тэрнээс болоод социалист юм ертөнцийн сансар судалт их дуртай. Тэрнээс бас юм яасан юм бэ одоо яг намайг бага байхад Светлана Савицкая гэдэг Оросын 2 дахь эмэгтэй нисгч сансарт нисчихсэн. Тэгээд бүр нэлээд том болтлоо. Сансарт нисэх юмсэл гэж хүсдэг хөгжсөн. Тэгвэл яг яагаад зохиолчлох болсон бэ? Тэр бол бүр хожоо би чинь сэтгүүлч болъё гэж сүлд сэтгүүлчийн мэргэжсэн ба. Тэгээд миний үед одоогийн шиг сэтгүүлч нарын одоо сэтгүүлч байх гэдэг тийм амархан ч байгаагүй. Сэтгүүлчийн мэргэжлэр сорно гэдэг нь жил баг 1-2 хүн элсэж орох одоо хуваар ирдэг. Тийм нэр хүндтэй мэргэжлэсэн. Тэгээд би ч одоо бэлтцээр байгаад Оросд сэтгүүлчийн сургалт явуулсан. Тэгээд яг хөтэ сэтгүүлч зохиолч хоёрын хооронд нэг сүүм зай гэдэг шүү дээ. Сэтгүүлч нар зохиолч болдог. Гэрнэс тиймэрхүү бас өсөлөө. Зохиолчд бас дээр мэд нөгөө яг зохиолоор амьдрахад хэцүү болохоор сэтгүүлчийн ажиллаар амьдардаг байсан. Ингээд энэ хоёр бол хоорондоо үнэхээр их харилцан шүтэлцээтэй, шүтэн барилдлагатай мэргэжлээд л дээ. Тэгээд сэтгүүлч болъё гэж мөрөөдөжсэн. Сэтгүүлч болоод ирсэн. Тэгээд сүүлд л орон зохиолоор халтарсан. Түүнээс биш зохиолч болъё гэж бодож байгаагүй.
маш сайн уншигч байсан. За яагаад тайлбарсан бэ тэгвэл? Тэр нь харин одоо намайг бага хахад ч хүүхдүүдийн унших дуртай тэр хайрын тухай, эрхлийн тухай тэр зохиол аюу ховор цөөхөн байж тэгээд хүүхдүүд биенийхээ дурсгалын тэмдэгт нэг тэмдэгтэй. Тэрэн дээр баахан юм хайрын шүлэг зохиомжтой одоо энэ эрхлийн тухай дуунууд хүүхдүүд өөрөө зохиодог. Тийм дуунууд тэгээд нэг юм зөөрхөн мөрхөн юм ингээд зураг би энэ дээр тэмдэг дээр ингэж бичиж өгдөг. Тэгээд тэрэн дотор нь бас нөгөө хайрын тухай түүхүүд байдаг гэсэн баггүй. Тэгээд манай том охин нэг 10 хүрж ах үеэр би зөвхөн сонирхлоор нэг ганц хоёр тийм хайрын өгүүлэг бичсэн юм аа. Имэйлээр хэлгээсэн сар найдар. Тэгсэн чинь нөгөөх нь 2000-аад оны ихэр одоо энэ нийгмийн сүлжээ гэдэг чинь жоох дэлгэрээгүй байсан. Цахим мөртөө ганц хоёрхан юм сайттай интернет ингээд бүр интернет кафед орж сууж мууж ганц хоёрхан юм Монгол сайтаар ордог. Тийм үед тийм сайтн дээр тавигдсан билээ. Тэгээд бүр зохиолч нь хайж maaгаад хүмүүс сонирхол өгдөг. Тэгэл манайх нэг хувийн сониндээс 2002 оны. Тэгээд ямар ч байсан миний битсэн юм тэгж хүний анхаарал татаад байна гэж сонсоод би анхандаа бол үнэмшээ үлдээ тэгээд ороод үзсэн чинь нэрээ доор нэг баахан сэтгэл бичсэн. Тэгээд хувийн сониндоо зохиол тавих хэрэгтэй болоод тэгээд зохиолчдын битсэн зохиолууд надад л авъя нэг таалагдав. Тэгээд өөрөө нэг хулан гэдэг өгүүлгээ тоож олгож бичээд тэгэл тэр ном бол за одоо би энэ тухай арай их ярьсан юм. Бараг бүх ярилцлагандаа ярьсан. За. Тэгвэл одоо ирээдүйд ном бичиж гэж бодож байгаа. Яг тань шиг мөрөөд яг 30-наас хүрээд та ном бичих мөрөөд гэж бодсон. Одоо мөрөөдөөгүй. Халтраад орсон гэж сайн хэллээ шүү дээ. За тэгвэл ном бичих мөрөөддөг хөгтөд бол байгаа тийм. Яг тань шиг таныг ингээд таны номыг ингээд уншдаг дуртай хүмүүсдээ юу зөвлөх вэ? За ер нь ганцхан номч гэлтгүй хүн сайн бичдэг байх хэрэгтэй л дээ. Одоо дэлхийн шилдэг сургуулиуд эсхийн тулд одоо эсэл заавал бич. Түүнээс биш математик цаана гэдэг тэр тэгштэл бодлохгүй. За одоо Чингүнжав Оксфордд орох ч юм уу тийм. Ээлэг сургуульд орно гэдэг мөрөдлөө тийм. Энэ сургуульд орж явах гэж байгаа юм. Чингүнжав үжихийн гэдэг тэрийг илэрхийлж бичнэ. За тэгээд би саяхан нэг яаж бичих вэ гэдэг нэг сургалт явуулсан. Тэгээд залуу зохиолчдын нэг залуу Монгол гэдэг Америк эрдэмтний зохион байгуулсан Монголын залуу зохиолчдын өгүүлгийн уралдааны шүүгчээр ногоон нүдэнгийн оюун гэрэл эдэртэй хамтаа ажиллаж үзсэн. Тэгээд ерөөсөө өмнө нь ч бас оюутнууд одоо сэтгүүл зүйн бичлэгийн ур чадварын багшаар ажиллаж үзсэн. Монголчуудын нөгөө юм бичих арга барилыг ерөнхийдөө мэднэ. Тэгээд маш муу бичдэг монголч. Юу дээр галздаг вэ? Ерөөсөө л хэд ерөнхийлсэн сэтгэлгээтэй. За одоо чиний мөрөөдөл юу вэ гингүүтэл хүн бүхэн мөрөөдөлтэй гэж хэлдэг. Тэрийг чи бичих ямар хэрэгтэй юм бэ? Тэ? Тэгээд сэтгүүлчдийн харахаар ч гэсэн одоо ингээл тэмэл хүүхдийн тухай сэдв үгүйгүүд зах зээл чилжснээр амьдрал хүнд болоод Монголд маш олон хүүхдүүд тэмэж аваа харамсалтай гэж бичиж хэлдэг. Тэр сэтгүүлчийн харамслахын хэрэгтэй юм. BBC-ийн ч юм уу CNN-ийн одоо гадаад сэтгүүлчээр шууд тухайн жишээ буюу кейсээс эхэлдэг. Наривчилсан мэдээлэлээр эхэлдэг. Монголчууд ерөнхийдөө бүдүүчилж дэрэн дэлхийд тоочдөг юм арга барилтай байхгүй. Тэгэхээр за зохиолч болох гэхээсээ илүү ямар ч одоо хүн орчин үеийн төлөвшсөн хүн яриагаар бичгээр өөрийгөө илэрхийлдэг байх хэрэгтэй тийм үү? Яриагаар гэдэг нь илтгэх чадвар тийм. Бичгээр гэдэг нь эсээ тэрийг ч одоо чи мэдж байна тийм. Тэгэхээр чи одоо нөгөө мөрөөдөл юм бол бүх хүүхэд мөрөөдөлтэй ах сайхан мөрөөдөлтэй өрхийн төлөө тэмцээрэй гэж ээж маань хэлдэг гэдэг ингээд бичүүлж чамаа ямар ч сургууль авахгүй. Чи яг юу мөрөөддөг юм? Чи яг ээлтэй их сургууль төгсчөөд яах гэж байгаа гэдгийг л илэрхийлж чаддаг байх хэрэгтэй байхгүй юу? Тэгэхээр зохиолч болох ч үгүй ч тэгж чи өөрийгөө илэрхийлэхийн тулд өөрийгөө олох хэрэгтэй тийм үү? Бас өөрийн гэсэн үзэл бодолтой байх хэрэгтэй. Тэгээ тэрийгэ зоригтой илэрхийлдэг байх хэрэгтэй. Бас сонирхолтой бичих аргыг эзэмшсэн байх хэрэгтэй. Тэгэхийн тулд өргөнцөр сэтгэх хэрэгтэй. Хүн болгоны ярьдаг юмыг л давтаал бичээд байх юм бол зохиолч битэл зүгээр эсээгээрж хаанч тэнцэхгүй гэсэн үг байхгүй. Тэгэхээр
өөр нөхцөр сэтгэж сурах. Юмыг өөр өнцгөөс харах. Тийм. Жишээлбэл одоо ээж гэдэг сэдв өгөх юм бол миний ээж намайг төрүүлж өсгсөн. Амттайгаа хоол хийж өгдөг, шинэ нойргүй ондог. За зогс ийм юм бичээд бол хинч сайн гэж чадахгүй. Яг чиний ээжгийн чиний ээж одоо Чингүнжийн подкастынхын зочдыг олоход тусалдаг. Зочдтой бүх харилцаа холбоог тогтоож өгдөг. Менежерийн хийдэг байх нь шүү дээ. Бусад ээжээс өөрөө авсан. Тэгээ жоохон хүмүүстэй. За чи ээжийнхээ тухай тэгж бичих хэрэгтэй. Түүнээс биш тэр хүн хаал идэх ч байх юм даа алдгүй шүү дээ. Гэтэл би ингээд маш олон оюутнуудад ээжгээс дүү бүгдээрээ ингээд намайг хүсгэсэн ачтай гоё хаал идэг. Яг өндөө бол хүн гоё хаал хийж чаддгүй шүү дээ. Тэгээ ээж нь ч гоё хаал идэг байх хатгүй. Тийм. Чиний ээж яг хин бэ? Яг яваараа одоо бусдаас өөр хүн тийм. Яг чамд хийж гисэн хамгийн гоё зөвхөн та хоёр мэддэг төг байгаа шүү дээ. Тийм үстэй. Яг тэрийг илэрхийлж бичиж сурах хэрэгтэй байхгүй. А зохиолч гэвэл бүр энэ эсээг даваад хоёрдугаар шатны юм байсан. Тэгэхээр чи маш их уншдаг, юмыг өөр өнцгөөс хардаг, өөрийн гэсэн үзэл бодлын өнцгтөө тэгээд маш хүнлэг тэг юм шаналж чаддаг. Тийм л байх хэрэгтэй гэж би боддоо шүү дээ. Зохиолч гэвэл тэгэхээр ч ерөөсөө асар их уншдаг байх хэрэгтэй. Чиний одоо уншихыг хүсээд байгаа тэр ном алдахгүй бол гэхэр чи маш их уншсан байх хэрэгтэй байгаа. Тэгж хэлсэн он тооны морь исэн байхгүй. Одоо Америкийн өнгөт арьс анхны Нобелийн шагналт юм. Гэтэ ер нь угаасаа одоо хүртэл дахиж өнгөт арьстай эмэгтэй хүн Нобелийн шагналт аваагүй. Тэгэхээр тэр хүн ч гэсэн тэр дотоод шаналлаа илэрхийлснээр л зохиолч болж Нобелийн шагнал авч чадсан байхгүй. Яг өөрийнх нь хүссэн өнгөт арьстай эмэгтэй дотоод сэтгэлийг илэрхийлсэн ном байгаагүй байх л та. Унших гээд хайхаар тэгээд өөрөө бичсэн байхгүй. Beloved гэдэг ном нь бол айгүй алтартай кино олж исэн. Кинонд нь бүр алтартай тоглосон. Тэгэхээр яг л тэр одоо энэ дэлхий дээр мянган ном дотор байхгүй байгаа тэр номыг бичиж чадах хэрэгтэй байгаа. За тэгвэл таны яг одоогийн зорилго мөрөөдөл чи юу вэ? За би бол одоо юу ч юм бэ? Одоо хийж байгаа киногоо гадаадын зах зээл гаргах гэж ажиллаж байгаа. Өмнөх кино Ану хатан бас гарсан. Тэгээд тэрийг хүмүүс сайн ойлгох байх шиг үлээ. Нөгөө манай зарим хүмүүс янз янзаар ингээд өөрийнхөө амжилтыг текстүүлээд ярьцдаг болохоор намайг хутлаа яриад ич гэж боддог юм уу. Тэгээ Ану хатан кино чинь дэлхийн зах зээл одоо олон улсын зах зээлд яг арилжааны явдгаараа Lionsgate гэдэг Америкийн кино хөтөлбөрийн 5 том компани нэгэнд нь албан ёсоор хөтөлбөрсөн анхны монгол кино шүү дээ. Энийг би амаараа яриад одоо худлаа яриад ах шаардлагагүй. Одоо интернет ямар ч юмыг ингэж худлаа юу үнэн үү гэдгийг гаргаад ирдэг болсон тийм. Одоо YouTube-оор ороод Warrior Princess Mongolia фильм гэл орон 30 Lionsgate Presents гэл гараад ир. Amazon дээр ч зарагдсан. Шууд нөгөө тэр постэр хүртэл бид нар хийгээгүй гадаадын өөрсдөөсөн. Одоо нэг кино тэр Ану хөтөлбөрийн явцдаа манай шүүдэр продакшн нөгөө Хонконгийн аягүй том компани гэрээдээ болж чадсан. Дистрибьютортой болсон байхгүй. Одоо хийж байгаа киногоо хийгдэж байгаа төсөл гэдгээр би яагаад хотолон гүнж киног 10 дугаар сард 2020 оны 10 дугаар сард тийзрээ цацсан байвал одоо нөгөө гадаад хөдөлтөд ер нь арилж байгаа хэлэхэд тийзрээ цацсан дараа энэ 2021 оны 3 дугаар сард трейлерээ цацсан. Тэгээд эднэрийгээ бүгдийн дистрибьютор руугаа явуулчихж байгаа. Тэгээд одоо яг гэрээ хэлцэр ихний юм хийгдэж байгаа. Ер нь киног олон улсч бай, Монголч бай анх санаагаа олсон цагаас ахуулаад нөгөө ямар насны бүлгийн хүмүүст зориулж байгаа вэ? Ямар зах зээлд гарах вэ гэдгээс л тэр кино бүтээгдэж эхэлтэй мэлээ. Тэгэхээр хотолон гүнж, Принцесс хотолон гэдэг чинь өөрөө Турандот дөрийн гол дүр. Netflix-ийн хийсэн Марко Поло 2 юм сизонтай олон анги цувралын бас гол дүр. Тийм учраас үзэгчдэнд бэлэн байхгүй. Тэгээд энэ гүнжийн талаарх элдвш домог яриа. Тэгэл энэ бол 18 дугаар зуунаас ахуулаад Европт бүр өргөн хэмжээнд тархсан. Тэмч болохоор одоо дэлхийн сонгодог 20 дуурийн Аз дүртэй хоёрхан дүр байдаг. Нэг нь Турандот, нөгөөх нь одоо Чачасан. Тэгээд өөр Аз дүр дэлхийн сонгодог дүрт байдгүй. Тэгэхээр тэдний хэмжээний алдартай дүр учраас киногийн нэгэд олон улс одоо худалдахад тодорхой хэмжээний эрэлттэй гэсэн. Эрэлтгүй юм бол энэ бид нар хийгээд яаж ч мөрөдөд бол гадаад гарах бол маш хэцүү.
гадаадын том кино худалдаачдын одоо нөгөө авах гэж байгаа киноныхоо нөгөө санхүүжилтийн доод нөгөө шатыг тавьсан байдаг. Тэрийг хангаагүй хямдхан зардлаар батсан кино бол ерөөсөө арилжааны одоо нөгөө худалдаачдын сонирхдаггүй гэх мэтийн анхаалтан хийснээр над тодорхой хэмжээний туршлага бий болсон. Тэгээд байнгын харилцаатай том хэмжээний дистрибьютортэй болсон. Тийм болохоор энэ киног 2015 оноос 2021 он хүртэл хийх гэж ингэж их удаан хичээсэн байна. Тийм учиртай. Түүнээс биш киноны хөгжтөг юм шиг юм удаан ингээл нэг кино цаг мөнгө зарцуулаад байх бол утгагүй шүү дээ. Тэгээд одоо энэ кино ануугаас илүү одоо олон сувгаар хөдөлтөл мөрөдөл надтай. Тэгээд цаашаа 2 дугаар ангийн хийх. Тэгээд бүр илүү олон улсын түвшний шүдэр продакшн тим болох одоо зорилго надад байгаа. Би Хотолон гэх кино гарч байгаа гэдэгт маш их баярлалаа. Яг тэгвэл би Хотолон гэдэг номыг яг уншаад дуусны дараа гарч байгааг мэдсэн учраас надад их таалагдсан л да. Ер нь Хотолон гэдэг одоо эмэгтэй баатрыг хүмүүс ер нь монголчууд баг мэддэг юм шиг санагдсан. Ингээд эмэгтэй баатар гингүүд ихэнх нь ингээд мулаан гэхдээ өөр улсын ингээд баатараар мэдээдэг учраас Хотолон гэдэг хүний ингээд тухайн ингээд ном бичээд киногийн бичээд ингээд олон хүмүүст ингээд мэдгэдэггүй гэж бодож маш их баярлсан. Тэгээд ер нь яагаад хүмүүс ингэж түүхээ мэдээж судлах хэрэгтэй гэдэг юм бэ? Одоо манад бас нэг баруунд төгссөн ч юм уу нэг либерал үзэлтэй гэдэг байгаа. Арай боловсралтай хэсгийн донд бас нэг сонирм үзлээдэг. Тэр нь хийдэг 13 дугаар зурмжлаа. Одоо мөхөж байгаа үндэстэн өнгөрсөн ярьдаг. Өгүүлдээ өнгөрсөн одоо зэрэг авч явах хэрэгтэй. Одоо англи гэх юм бол тэнд одоо хамгийн боловсралтай хүмүүс нь англи яваад түүх мэддэг хүмүүс гэдэг. Яг гэвэл өөрсдийнхөө өнгөрснийг мэдгүйгээр өнөөдөр маргааш хоёрыг тодорхойлж болохгүй шүү дээ. Тэгэхээр яг зарим нэг хэд тууширсан нэг жоохон одоо сэтгцэн юм та хүмүүс мэддэг шин өөрийгөө хонтой ажил гэдэг байгаа. Тэр хүмүүсээс гадна бид өөрсдийнхөө үндэсний үнэт зүйлийг тодорхойлохын тулд түүхээ мэддэг байх ёстой ш. Тэр нэг ганц хоёр тийм хүмүүсээр түүхийг төлөвлөж бацж болохгүй байхгүй. Тэгэхээр манай миний хоёр охин одоо 17 та 19 та хоёр охин хоёулаа унгаан англи хэлтэй. Тэгээд тэр хоёрын нэг гэдэг ш. Монголын аяг боловсралтай хүмүүс түүхээ сонирхдаггүй гэж хэлээд байдаг. Үнэхээр инээдтэй жижигхэн юм элит боловсралтай тийм үе дамжсан юм сэхэдэн язгууртай хүмүүс чинь хамгийн их түүхээ мэддэг шүү дээ. Тэр түүхээ мэдгүй зөвхөн гадаад юмыг сонирхдаг байх гэдэг бол хамгийн ичмэр зүйл. Хүн ингээд орчин үеийн боловсралтай тэгээд түүхээ мэд. Тэр орчин үеийн боловсралтай байх түүхээ мэдлэг саад болохгүй зү гэж бодож байгаа. Болохгүй шүү дээ үстэй. Тийм тэгэхээр заавал мэдэх хэрэгтэй. Бүр одоо гадаадд очиод одоо гэр бүлэрээ манайхан ингээд аялал явж байгаа. Зүгээр Азийн жижиг орнуудын таксины жолооч нуртал Монголын түүхийг мэддэг шүү. Одоо ингээд Камбож явж байгаа таксины жолооч нь ингээд Камбож, Вьетнам гэх юм нэг жуулч ирэх болохоор хүмүүс нь монголоос илүү англи хэлний төвшин сайтай юм билээ. Бүх ингээд англиар ойлголцоод байдаг. Тэгээд шууд нөгөө Монголын ил хадмад тэгэл Монголын тавталгаа энтрийг үдсээр байдаг. Тэгээд Монголын хамгийн боловсралтай Азийн нэг орны таксины жолоочоос доош мэдлэгтэйгээр өөрийнхөө орны тухай зүүн борш дээ. Тэгээд тэр битэл шивэд дэдэг миний уншигчаас нөгөө кино төсөлгснээ дараа миний пэйж рүү бичсэн. Охин нь одоо шивэдийн дон сургуулийн 4-р анги сурдаг. Тэгээд дэлхийн түүх орж эхэлсэн. Тэгээд Монголын нөгөө бүх гүнж гэдэг ийм Монгол гүнж байдаг юм байна гэж бөө баяр ирсэн ангийнхан доо өнгөрсөн. Тэгээд шивэд хүртэл зааж байгаа тэр түүхийг чинээснээр Монгол хүмүүс мэдгүй байхын бахархал мөн үү шүү дээ. Тэгээд албан ёсны түүхэнд ч байхгүй. Тэгээд бүр хаасан Италид ингээд дуурийн дунд одоо дуурийн урлагийн эх орн Италид дуурийнхаа гол батар албан зохиоцсон биш. Тэгээд бид мэдгүй өнгөрөх хэрэгтэй болоод ах шиг байна л та. За миний хувьд бол зүгээр сонирхолтой сэдв учраас л бичсэн. Дараа нь киногоо ч гэсэн одоо яг ингээд судалгаа яг тайлбар үзэх юм бол одоо дэлхийд хамгийн алдартай Монгол эмэгтэй. 23 хоногийн өмнө эмэгтэйчүүд түүхэнд гэдэг нэг Instagram хаяг гэдэг л англиар. Тэр нь бас готлон тухай гарсан л. Өөр хүний тухай бичихгүй шүү дээ.
За тэгвэл таны ээж гэдэг талаас чи ярилцъя гэж бодож байна. Та хоёр охинтой, гурван охинтой. Гурван охинтой. Хоёр охинтой, нэг нь том болоод явцсан байна. За тэгээд бас таны охин ч бас ном орчуулж гаргасан байсан. Тэгээд охтуудаа ер нь яаж хүмүүжүүлдэг вэ? Ер нь өсвөр насны охтууд ер нь яг ямар байх хэрэгтэй гэж боддог вэ? Охтуудад та зөвлөгөө өгөөч. Би бол хүний тийм байх хэрэгтэй гэж хэлэх хамгийн дуруу гэж. Ягаад гэвэл хүн болгонд автагдчихгүй. Тэгээд би дээрэс нь нөгөө стереотип гэдэг нөгөө хэвшмэл үзэлтийг үзээ яддаг. Охин хүүхдийн байх хэвээр, эрэгтэй хүүхдийн байх хэвээр, ээж болоод их хэвээр гэдгийг үзээ яддаг. Хүн зүгээр дураараа л амьдрах хэрэгтэй. Тийм болохоор би хүүхдүүдэд тийм байх хэвээр, юм байх хэвээр гэж хизээж хэлж чадахгүй, босод айлаа хүүхдүүдийг бүрч чадахгүй. Одоо анжилын нагийн том охин өөрийг эрэгтэй гэж боддог л гэж байна. Тэр хүүхд тэгж бодох хэрэгтэй. Одоо тэгээд би одоо монголчуудын ихэнх нь эмнээр эрнэрээ гэдэг үгийг ч гэсэн дээд зэргийн хүний эрх зөрчсөн хамгийн хоцрогдсон үзэл гэж боддог шулуухан хэлдэг. Эмэгтэй хүүхд эрэгтэй хүүхд байх хэрэгтэй шүү дээ. Эрэгтэй хүүхд ч гэсэн охин шиг байх хэрэгтэй. Тийм болохоор би охтуудаа ерөөсөө тийм нийгэмд байдаг тийм хоцрогдсон үзлийг ерөөсөө тулгдахгүй. Одоо манай том охин 30 та гэр бүл зохиогоо. Тэр хүн гэр бүлтэй болно уу, байна уу, тэр хүний дор хэрэг. Угаасаа ч би оролцох ямар ч ирэхгүй. Тэгээд охтуудаа би одоо чи том болоод ээж болохоор гэдэг үгийг энэ насандаа хизээж хэлж байгаагүй. Яагаад гэвэл тэр охтууд ээж болох хэсгээ өөрөө шийдэх болохоос би яагаад өмнөөс нь тэр одоо хувь тавилмын онож хэлээд байгаа. Тэгээд чинь секс асуудал ш. Тэгээд би монголчуудыг ийм ярьдагт айгүй ичдэг. Дураараа л байх хэрэгтэй тэр хүүхдүүд. Тэгэхээр ер нь бол яг хүсснээрээ л яг өөрийнхөө л бай гэдэг. Өөрийнхөө байж өөрийгөө олж амьдрах хэрэгтэй шүү дээ. Би ямар насаараа даах хэрэгтэй шүү. Дээрээс нь багасаа нөгөө хүний эрхийн мэдрэмжтэй өссөн болохоор эмгэгтэй хүүхдээ чимтэр гэж хэлэх юм дургу. Тэгээд нөгөө хүмүүсийн хөвшмөл олголтоор охтуудыг цэвэрч юм байх хэрэгтэй гэдэг. Яг амьдрал дээр миний ажигласнаа бүр эсрэгээр одоо надад нөгөө охингүй найзууд аяг байдаг аахгүй. Тэгээд хөвгүүд нь охтуудаас нямбаа байдаг л шүү. Тэгээ хүмүүс болохоор ах хүүхэд нямбаа байдаг гэж боддог. Үгүй шүү дээ. Эрэгтэй хүн чинь аягүй нямбаа. За тэгэл аягүй олон юм зүрхтэй юм хүмүүс юм эсвэл одоо охтуудыг өсгөхөд аягүй зарталтай эрэгтэй хүүхэд үгүй ч гэж ах шиг. Үгүй шүү дээ. Эрэгтэй хүн зарталтай шүү. Тэгээд ч эрэгтэй хүүхэд юм авчих. Ясгууч гэх гээд байгаа юм шиг тийм. Ер нь аягүй тэнэг ойлголтод байгаа. Бүгд ч юм үнтэй пүүж мууз ийм техник юмнууд одоо энэ пад мац ч үнтэй шүү дээ. Яг эрэгтэй хүүхэд хоосон байх хэрэгтэй юм уу? Октод үнтэй гэдэг нь юу юм нэг бодог шонхорц юм уу? Үгүй шүү хоёулаа л өөр гэсэн үнтэй хэрэглээ тийм. Яг адилхан л ахгүй юу? Бараг миний ажигласнаар жоохон чимээлэг адил эрэгтэй хүүхэд илүү үнтэй юм хэрэглэдэг л шүү. Тэгээ би тийм хүмүүсийг тийм таамагласан яриа мэрэ бусны юм юу төсөөлдөр амьдраад гэдэг айгуу доо. Тэгэхээр охтууд маань өөрсдийнхөө л байдаг. Би ерөөсөө нямбаа бай гэж хэлэх юм манай хоёр охин өөрөө айгуу замраагүй л байдаг. Миний сонсноор энэ гадаад охтуудын өөрөө замраагүй л гэсэн айгуу олон хэрэглээд болохоор одоо тэгээд сонсож байгаа яаж битээ болоо би ерөөсөө цэвэрхэн байна гэж хэлдэггүй. Тэр хүүхдэд өөрийнхөө л байгальд өөрийнх нь үрээ юм чинь. Би тэгээд тэр охтуудаа цэвэрхэн бай гэдэг хүмүүсийн амьдрал ч гэсэн хараагүй шүү. Би өөрийнхөө хоёр охиныг тийм нэг цэвэрч байна гэдгээр дарамтлах айгуу дургу. Тэгээд би бас нэг одоо манай гэр бүлийн найз нэг ах байхгүй Оросд амьдардаг монгол хүн. Тэгээд 2 жилийн өмнө ковидоос өмнө Москвад явж байгаад уулзсан. Тэгсэн чинь нөгөө ах хэлжсэн манай хоёр охинд аягүй хайртай байхгүй. Тэгээд чөдрөө чи хоёр охиноо цэвэрхэн бай. Өрөөгөө цэвэрлэх гэж алддаггүй үстэй. Өсвөр насндаа хэд цэвэрхэн байгаа охтууд сэтгэл зүйн асуудалтай байдаг гэсэн байдаг жил. Тэгэхээр би бусдаас өөрөө л юм боддог. Тэгээд ч нөгөө Jennifer Lopez-ийн тоглосон нэг гэр бүлийн хүч ирхэлтэй кино шүү дээ. Тэрнээр нөхрийнх нь одоо хүч ирхэл амар илэрдэг. Бүх юм цэвэрхэн байхыг шаарддаг. Тэгээд нөгөө 3 юм нөгөө ванны өрөөнд байдаг 3 алчуурыг яг ингэж нэгэн нэгнэнд ингэж нэг ийм шогнонд одоо тоохыг шаарддаг. Амар хаас. Тэр юу яаж ч үсэн яа тэр алчуур. Чөтгөр авах шалан дээр ч үсэн яа. Тэгэхээр тэр би л өөрийнхөө охтуудыг өрөөндөө тэгж ингэж цэндээсэн бай гэж шаардаж чадахгүй. Тэгээд тийм гоё цэвэрхэн юм чи өөр нь зочд бодолт гэдэг шүү. Тэгээд зочд бодлын цэвэрлэгч өглөө болгон цэвэрлээд маш их цалин авна шүү. Тэгэхээр босоод ажиллаа яах вэ? Өглөө болгон өрөөгөө цэвэрлээ. Тэгээд би бол тиймэрхүү юм ерөөсөө саад хийдэг. Харин амьдралынхаа одоо ирээдүйн төлөвийг боддог. Тэрэндээ өрөөгөө цэвэрлж биш тэр одоо мэрэгчлээ бэлтгэж амьдрахсан гэж боддог. Өрөө цэвэрлж амьдрал зочд бодлын цэвэрлэгч болохгүйгүй шүү дээ.
Тэгж боддог доо. За Чингис YouTube подкаст маань өнөөдрөх цаг томдсон байна. Тэгээд нэмж хэлхийг хүсэж байгаа зүйл юм уу? За одоо нэмж хэлэх юу вэ? Ямар ч байсан хүүхдүүдийг одоо төвлөрөх тэгээд ном унших мэдсэн саад болтох нь одоо энэ дэлгэц болчиход байна. Тэгээд сүүлийн үеийн өсвөр насны хүүхдүүд насан туршид ч гэсэн төвлөрөх чадвараа маш их алдаж байгаа гэсэн. Тэгээд одоо өөмөлөд энэ л банк мэл янз янзын TikTok мок гэл хэдхэн секундын бичлэг YouTube те тэгэл дэлгэцээ ингэж би өөрөө хүртэл ингээл айгу олон хай хөтөлбөрөөс болоод бас дэлгэцээ хамгаалалт болсон. Тэгээд аль болохоор хүмүүсийг дэлгэцээ хамгааллаа багасгах хүүхдүүдийг дэлгэцнээс яаж игээд хүн дээрээ ном уншиж байгаараа тэгээд миний түрүүний хэлснээр сайн бичдэг болоход тийм өөрийгөө олоход ном унших нь маш хэрэгтэй. Тэгээд аль болохоор хүний өвчлөг бити уншаа. Надад яг хүнийг арабт болгоод амжих санагдав. Өглөөр босдог байна. Имийг зэгцгэл бүх юмыг заасан. Тэгэхээр хүн өөрийгөө ололтоо заавал тэр хүнээр залах. Зүгээр орон зохиол түүх намтрууд уншуулгаа шүү. Жишээлбэл Стив Джобсын намтрын надад хамгийн их таалагдсан Элон Маскын намтар. Би одоо охтуудынхаа зөвлөгөөгөөр уншсан. Тэгээ манай гэр бүл дээр эсэргээр ядчих. Би зааваллаад байх биш. Бараг охтуудаас аягүй юм сонсч одоо хуцалтан дээр хүртэл энэ юм энэтэй өмсчүүл яах вэ? Би өмсөж зөрөглөхгүй юм л хэд их тогтцсон ойлголтноос болоод тэгэхэд энийг эдтэй гоё штэ гэнэ ингээл өмсөд цэцгэр гоё жишээлбэл тийм болохоор хүүхдүүдийг маш их уншдаг байгаасаа ингээд хитэн ингээд TikTok мөг татаад байгаа ч гэсэн тэрийг ингээд аль болохоор өөрөө шүү хүний алдаадлага биш. Илүү сайн уншаараа томчуудыг ч гэсэн номл хүний дараа бусдаас өөр болгодог. Тэгээд тэр Elon Musk ч гэсэн одоо тэгээд дэлхийг самардаг хүн шүү дээ. Одоо хүн төрөлхтнийг Марс руу нүүлгэнэ гэж юм. Одоо сансарт зураг авалтыг анхны кино Elon Musk гэж юм. За тэгэл тэр Clubhouse гэх монголчууд хошуурдсан хинч таадгүй аппликейшн гэсэн юм билээ шүү дээ. Тэгээд Elon Musk тийшээ ороод нэг хэдэн цаг чалчсан чинь 20 цаг өсөд мод болсон. Биткойныг ч гэсэн дээ оноод бүр хог болж яхад нь Elon Musk орж ирж нэг тэр $1 орч гэлээ авсан юм билээ шүү дээ. Тэгээ энэ жил бацаагүй хүмүүс зөв бүр дэлхийгээр тоглоод байгаа энэ хүн чинь маш их уншдаг хүүхдээс байна. Тэрнээс биш ингээл зүгээр нэг урсгалаараа амьдрах юм бол Elon Musk шиг болж чадахгүй. Энийг л уншснаар баг бүх тэр фонтнууд бусдаас өөр сэтгэдэг багтаа маш их уншдаг гэсэн юм билээ. Тэгэхээр уншдаг л хүн байх хэрэгтэй. Бусдаар бол хүн өөрийнхөө дараалал авах хэрэгтэй. Би бол тийм хитрхийн хүнийг намчрахад хүн аюултай өөрөө ч гэсэн би маш дураараа хүн байхгүй юу. Жишээлбэл би аавынхаа одоо нэг аавыг аваагүй. Аавынхаа аавын нэр анаагийн нэрийг аав болгоод авсан. Тэгээ аав хамт хахад шууд хэлсэн л дээ. Аав би аавыг биш дурл аавынхаа нэрийг аав болгож авлаа гэсэн чинь манай аав юу ч хэлж чадаагүй. Яг тийм аавынхаа нэрийг аав болгочих юм чи. Өөрөө бисүүд хөгтан гэдэг аав авсан. Айгүй урт тэгээд хэлж мэдэхэд айгүй төгтөө тэгээд манай аавын аав бохирцдаг тийм цэргийн арслан чанаруу гэдэг юм байсан. Нэр нь их гоё. Тэгээд санскритаар хол ас хол чанад гэсэн утгатай юм. Тэгээ манай дөрөв дураа чанаруу гэдэг аавыг авсан. Гэтэ аав ерөөсөө гомдоогүй. Өөрийнх нь аавын нэрийг аав болгож байгаа чинь. Тэгээд бисүүд хөгтан гэдэг тийм онготой хүмүүс байвал бүгд манай цусан төрлийн байна гэдэг би эндээ хэлчихэ гэж би аав хэлчихсэн. Яг го бас түүнийг дуурайгаагүй шүү зүгээр би өөрөө л тийм дуурайгаа өнгөд хэлж байгаа. За танд цаг зав зарцуулсан ярилцлаганд маш их баярлалаа. Тэгээд манай интернэшнл подкаст нэвтрүүлэг хэлэх өгсөн байгаа. Тэгээд маш их баярлалаа. Баярлалаа. Миний хамгийн дуртай юм гэдэг. За тэгээд бидний аваад үзэгчдэд маш их баярлалаа. За тэгээд баярлалаа.